Одоо 5:24. Эч ёо. Би тэгэл гараал ядуурчдаг за бүр юунд ч юм хамаагүй мөнгөөрөө л ядуурчдаг. За сайн байцгаана уу? Удаа уулзаагүй. Энэ бичлэг нь юуны талаар вэ гэх юм бол Billionaire morning routine. одоо баян хүмүүсийн өглөөдөө хийдэг рутинийг хэдүүлээ дааж дуурайна гэсэн үг. Баян хүмүүс өглөө яаж эхлүүлдэгтэй адилхан би ч гэсэн тэгж эхлүүлэх гэж үзнэ. Баян хүмүүс өглөө юу хийдгийг би бас тэрийг хийх гэж үзнэ. Billionaire хүмүүсийн morning routine яг ямар байдаг вэ гэдэг зүйлийг би Google-ээс хагаад тэгээд нэг юм 15 step гарч ирсэн. Өглөө 5 цагаас эхлэж чадах нь үгүй л гэдэг л асуудалтай байл. Гэтэ зүгээрээ. Окей. Бичлэн дээр. Одоо 5:24 болж байна. Амар даарч байна. Яг үннийг хэлэхэд би хичээлдэж 5-аас бусдаг юм шүү дээ. Миний хардлаараа. Эч ёо. Уг нь би 5-аас босчвол 5:10 мараа өнөөрөө моогоочод гарыг гэж бодчихсон чи миний хашил сэтрээд ингээ юм турцсан байгаа. Хашилнаасаа болоо жоохон стресстэй юм уугаад хүтэн чинь тавьж байгаа гэсэн. Ямар хүти юм бэ? Би өгнө. Өглөөний нарыг таадтай хамтарах гээд боссон бохгүй юу? Гарын юм гоё байна. Секситэл алгалаа. Одоо гэрлүү гарцгаа. Энэ нууц шүү дээ миний хамгийн анх удаа хаягахгүйгээр удаан барьс утас. Гэтэ айгүй хурдан хэвтэрсэн л дээ. Хэдүүлээ эрт боссон, алхсан. Одоо мөрөөдлөө сангинэ. Миний мөрөөдөл мөрөөдөл бодогдохгүй унтгаал бодогдох юм бодё. Дараагийнх нь болохоор ороо урах гинэ. Би ороо ураацсан. Би өглөө яг гүүхээсээ өмнө гүүхч гэжтэй алхахаас өмнө хураацсан. Ягаад ороо урахгүй бол бүтэдгүү ажил үйл бүтэдгүүг ойлгоод ингээд ороо урахгүй бол хэвтэй л байна. Тэгээ юу ч хийхгүй хэвтэй л байна. Тийм болохоор ажил үйлс бүтэдгүү байх гэж би боддоо шүү. За одоо усуу. Ууса. Тав. Тэгээд нөгөө сая дэше гарах гээд тэгээд энэ дотор ус идсэн. Яа гэдэс дүүрчлээ өлөн дээр байх ус ууцсан чи витамин уух гинэ. Тэгээ гоо нэг карантины үеэр би амар хөөдөөсөн. Хүн Д витамин аа өндөр л олох хэвээр. Хэрэндээ л удаа. Окей. Солийн дасгалын нэ. Хэдүүлээ гоё дуу тавиад солийн дасгал. Оо. Энэхгүй. За болоо. Түбэр тасгал тавина. Би булчингүй л дээ ани юу ч байхгүй. Гэтэ би энэ дээр юм би сүнэж чадахгүй зэ. За ямар ч юм байна.
хичээл тасгал хийлээ. Одоо болно. Одоо болио. Нэр хийж явах ингэж янзлж. Одоо хэдүүлээ. Хийх ажлын жагсаалтаа харна. Бас өнөөдөр юу мэдрэхээ бичнэ, бас өнөөдөр юу хийцэн байх ёстойгоо бас бичнэ гэж хэлсэн. Тэгэд хийцгээе. Би танарт өнөөдөр юу хийхээ зүгээр хэлчихв. Өнөөдөр 7 сарын 17. Ажилдаа явна. Ирээд хоолой хийн. Хэдэн үг харах байх. Гэрээ цэвэрлжээд гарна. Окей, болцсон. Өнөөдөр хийх зүйл бол энэ хэлээ. Энүүнийхээ дараа юу мэдрэхээ бичнэ гэж ах шүү гэсэн. Доор нь биччихье. Өнөөдөр би залхуурч болохгүй баян байх хэрэгтэй. Би тэгэл гараал ядуурчдаг заагүй юунд ч юм хамаагүй мөнгө өрөөл ядуурчдаг. Тийм болохоор баян байх хэрэгтэй. Баян байхын тулд мөнгө өрөхгүй байх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь тайван байх хэрэгтэй. Яа тийм бол ажил хийж байгаа яг ингээд би урд өмнө ажил хийж үзэж байгаагүй ингээд анх удаа л хийж байгаа зүйл байхгүй юу. Тэгэнгүүт хүмүүс бүр юм жатгын хөгийн хийж хүний дургу их хүргэдэг хүмүүс их зөндөө байт юм бэлээ. Сонин үйлдэл гаргадаг зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй ингээд тааруул харьцах гэдэг нэлээд чанга байсан. Тэр нөхцөл байдалд хүн болгонтэй сайхан харьцсан тулд айгүй тайван байх хэрэгтэй юм бэлээ. Тайван байх хэрэгтэй. Салхурж болохгүй. Тэгээд мөнгө үрж болохгүй. Тэгээд ингээл болоод өг. За, болцсон. Дараагийнх нь степ. Хэдүүлээ хийцэн байх ёстой зүйл, хийх зүйл хоёр маань нэг болохоор надад нэг тийм бичих шаардлага боллоо. Дараагийнх нь степ ном унших. Надад уншаад ах ном байхгүй гэтээ уншаад байх хэрэгтэй эссе байгаа. Тэгээд энэ дээр яг би өмнө нь энэ дээр ингээд ажиллаж лээсэн л да. Яг эднэр болохоор яг алдаатай өгнүүд ч юм уу, дөрмөн буруу ч юм уу иймэрхүү зүйлүүдийг застай. Би нэг байгаагүй. Энэ хэсэг би нэг иймэрхүү л хэдэм явж байгаа. Окей, энийг жоохон харах хэрэгтэй. Гой сэдв байна уу? Sleep is your power. Энийг уншаад мэднэ. Номоо уншчлаа. Дараагийнх нь степ цайгаа ууна гэжсэн. Тийм, хэдүүлээ. Одоо цайгаа уучаад өнөөдрийг эхлүүлээ да. Жохо юм ээ. Хөөрхөн рутин ээ. Надад бол таалагдлаа. Гэтэ дахиж хийн гэвэл нэг шалгалтын дундуур бол хийж магадгүй. Нэг хичээл амар овоорсон байх үед ямархуу юм хийгээд жоохон сэргээд хичээлдээ явах юм бол илүү амжилттай байж магадгүй. Таваас босох надад нэг асуудал байсангүй. Дасгал хийх бол надад үнэхээр асуудал байлаа. Айхлаад хөлөө сэгсийгээл яг хүмүүс чинь яг дасгал чинь яг зөв байрлалтай байж биеинд орд юм байлээ шүү дээ. Одоо нуруунд зэгч юм уу, зэрэг ч юм уу, эсвэл юм нэгнийгэнтэйг наадсан ч юм уу, тийм байж айгу тийм яг болдог. Тэгвэл минийх бас тэгж чадаагүй байх гэж жоохон айж байна. Одоо би үгүйсээ нэг олгтой амтж чадахгүй. Жоохон бүдэн дээр хөвтөж яваад ажилдаа явах. Жоохон нэг чигээр зүйл. Арга чи. Окей, өдөр өнөөдөр эхлүүлж байна. Би яагаад ингэж амлаа? Солиорч юм байна. Одоо ингээд өдрийг эхлүүлнэ. Ажилдаа явна, хичээлдээ явна, гэлэн. Өнөөдөр эхлүүлцгээе. Амжилт.
Бичлэг таалагдсан бол лайка дараад ч юм уу те. Subscribe тавьдаг ч юм уу те. Ямар нэг юм хийгээрэй. Таалагдаагүй бол тэл коммент бичихгүй юу? Тэл би уншаад л байж бай. Өөрийн 5-аас 7-8 хүртэл надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Эний хараа. Йоо. Бисээ бүр ингэхтэй л гайхлаа шүү дээ. Бүр яг юу вэ нөтөө? Харлаад байгаа мэдээлэл арай ингэтлээ харлана гэж бодоагүй. Амар харилчээ бурхан минь ёо. За энэ ч яг зүгээр 9 сар 8 сар гэл 8 сар надад боллоо шүү. Хичээл орлоо. Гар цайруулах тийм арга чарга байдаг бол дор хуваалцаарай. Бас надтай адилхан ийм гар хуруу нь харалсан хүн байх юм бол бас хараад авахгүй тий. Тийм бичээрэй за. Гар харлуул яах ёстой вэ гэдэг. Алгамаал цагаан байна да. За.